Сайн байцгаана уу залуучдаа. Намайг Ханьяр Бек гэдэг. Би одоо World Class компанид Param хэмжээний эцэст iOS developer ажиллаж байгаа. Миний хийх дуртай зүйлс бол шатар тоглох, усан цэлэх, тэгээд хөлбөмбөг тоглох сонирхолтой. Тэгээд 2009 онд компьютерийн техник менежментийн сургууль хэлсэн ороод компьютерийн техник хамж сүлжээ мэргэжлэр 13 онд. Тэгээд төгснөөс хойш баг энэ байгууллагад ороод Paramist-ээр ингээл нэг 5 дахь жилдээ ингээл ажиллаж байна. Paramist бол мэргэжлээ ер нь бол анх бол манай ах ингээл ийм мэргэжил байдаг гэж ингээд зөвлөж ийсэн. Тэрнээс өмнө болохоор ингээл компьютертэй жоохон ойрхон байж өссөн 10 жилдээ. Анх бол ер нь бол компьютер тоглоомноос эхлээд энэ бол компьютертэй ингээл ойртоод компьютерийг эзэмшиж эхэлсэн. Их сургуульд орсноос хойш ингээл нэлээд компьютер сонирхолтой, код бичих сонирхолтой болоод эхэлсэн. Анх мэргэжил сонгоход одоо ацтаж гэх юм уу та манай ах болохоор бас нэг компьютер график тийм мэргэжилтэй хүн, компьютертэй ойрхон болохоор надад бол хамгийн анх энэ мэргэжлийг ингээд сонгооч гэдэг зөвлөж ийсэн. Тэрний ачаар бол ингээд би энэ Paramist-ийн мэргэжлийг ингээд сонирхоод IT-ийн чиглэлийг ингээд сонирхоод болсон байгаа. Тэгээд манайх болохоор одоо хүртэл ингээд хамт ажилладаг бид хоёр контент девелоперийн багт ингээд ахлаад явж байгаа. Манай байгууллага болохоор ингээл дижитал магазины чиглэлээр ингээл ажиллаж байгаа. Тэр нь бол дэлхийн алдартай ингээл сэтгүүлүүдийн ингээл аппликейшн дотор манайх болохоор дижитал хэлбэрээр түгээж байгаа. Тэгээд тэрэн дээрээ болохоор манай 3 том хэлбэр байдаг. Маркетингийн тэгээд контент девелопмент хэлбэр, тэгээд девелоперуудын хэлбэр гэж 3 том хэсэгтэй. Тэгээд World Class-ийг болохоор манайх болохоор өнгөрсөн жил 7 сард нээлттэй хийснээс биш өргөх амжилттай эрт сэтгүүлүүд ингээл дотор агуулад ингээл явж байгаа. Тэгээд M+ гэдэг бас нэг төсөлтэй нэг жишээ. M+ болохоор зөвхөн Монголд зориулагдсан, Монгол уулахтай контентуудыг ингээл агуулсан тийм нэг систем байгаа. Манай мэргэжилт болохоор ер нь бол байнгын суралцах, байнгын шинэ юм судалж явах тийм шаардлага гардаг. iOS developer-ийн хувьд бол ихэнхдээ ингээл Swift гэдэг хэлийг ашиглаад Xcode дээр ингээл хийгдээд Xcode дээр ингээд програмчлал хийгддэг. За миний хувьд бол Paramist болоход яг хүүний онцлог гэх юм бол дандаа нэг шинэ зүйлийг ингээд турших сонирхолтой, шинэ технологиг цаг тухайд нь хурдан суралцах тийм аюул их хүслийн эрмэлзэлтэй сонирхолтой байсан. Магадгүй тэрнээс болоод би Paramist болсон. Ер нь бол одоо сүүлийн оноод болохоор ингээд гадаад болохоор програмчлалын хичээл бүр 10 жилээс ингээл заадаг болоод ингээл удаж байгаа юм байна л да. 10 жилийн бүр програмд ингээл тусгацсан. Манайд болохоор яг мэдээлэл зүйн хичээл гэдэг ингээл явж байгаа багтай. Гэхдээ бол тэрийг гүнзгийрүүлээд програмчлалын чиглэлийн ингээл хичээлийг аягүй их ордог болж байгаа юм байна. Үдсэн орнууд. Тэгээд ер нь бол ирээдүйг бол ингээд төсөөлөх юм бол ингээд хамгийн түрүүнд бодогдох юм бол ингээд технологи авах шүү дээ манай. Тэгэхээр Paramist болно гэдэг бол яг тухайн технологи ингээд бүтээн тэрийг удирдах авч байгаа шинэ инновац гаргана. Тэгээд
ойлгож болно. Тэгээд сүүлийн оноод ингээд Монголд аягүй олон стартапууд гарч ирж байгаа. IT-ийн том төслүүд ингээд хэрэгжээд тэгээд явж байгаа. Тийм болохоор манай ч ингээд манай ажил дээр ч гэсэн ингээд программист ингээд багийн дутагдаад байдаг. Тэгэхээр шинэ одоо мэргэжил сонгож байгаа хүүхдүүд байвал одоо энэ мэргэжлийг сонирхооч тэ талаад үзээч гэж зөвлөмөр байна. Код бичнэ гэдэг бол нэг тохиромжийг ч юм уу те ингээл яг яаж ажиллахыг ингээд зааж өгч байгаа л гэсэн үг. Хэрвээ нэг товчлуур байх юм бол энэ товчлуурн дээр ингээл дараа яг ямар үйлдэл хийх ёстой вэ те тэрийг ингээд зааж өгч байгаа. Тэгээд үйлдэлийн ингээл дарааллыг ингээл энэ үйлдэлийг хийсний дараа энэ үйлдэлийг хийн, энэ үйлдэлийг хийх юм бол хэрвээ энэ үйлдэлийг хийн гэдэг ч юм уу те тиймэрхүү байдлаар ингээл явах замыг ингээл заагаад өгч байгаа л гэсэн үг. За ер нь бол ингээл хүүхдүүд анх мэргэжил сонгохдоо ингээл за ингээл ийм ч болоо эсвэл багш болоо ч юм уу те ингээл за ер нь бол ингээл тодорхой байдаг учраас ингээл шууд сонгоол явуулдаг те. IT-ийн салбарыг бол нэг сайн мэдээд байдаг юм шиг байгаа юм. Одоо IT гэхлээр ингээл нэг дан ганц ингээл компьютерийн тоглоом эсвэл нэг Facebook, YouTube гэж ингээд ойлгож болохгүй. Аль болох ингээл юмыг яг хэрхэн бүтээгдсэн байна те ингээл сониуц зангаар ингээл одоо нэг аппликейшн байлаа гэхэд энэ яг цаана яг яаж ажиллаад байгаа юм бол ингээд сонирхоод үзэх хэрэгтэй. Нэг одоо зөвхөн нэг таблет ч юм уу тиймэрхүү юмтай холбох ингээл шаардлагагүй. Энэ технологи гэдэг маань ингээл нэг одоо гэрт байгаа одоо бүх юм чинь ингээд технологитой холбогдсон болоод байгаа шүү дээ. Одоо нэг орж ирэл смарт ТV байна те. Цоожноос ахуулаад ингээл хөргөч одоо юу байдгийг те. Тийм болохоор ингээл юм хэрхэн хийгдсэн байна те. Тэр ингээл өгөх сонирхоод үзээч. Тэгээд эцэг эхчүүд бас нэг одоо нэг хүүхдүүд ингээл IT-ийн салбарт ингээл сонирхолтой болох ч юм уу те. Тиймэрхүү ингээл дандаа компьютер дээр ингээл удаан суудаг ч юм уу те. Тоглоом тоглож идэх гэж ингээд бодож ич магадгүй. Бараг дандаа тийм штэ те. Тийм болохоор ингээл эцэгтэй бас ингээл сайн ингээл ойлгуулаарай. Одоо гэхдээ энэ бол сүүлийн үед бол нэлээд гайгүй болоод байгаа шүү дээ. Эцэгхэн өөрснөө ингээл ашиглаад ингээл технологи одоо хүн болгон ингээл гар утастай болсон байгаа те. Интернет ашиглаад үзэж байгаа. Тийм болохоор ингээл технологи гэдэг юу гэдгийг мэдж байгаа те. Амьдралд нь одоо хэрхэн ингээл нөлөөлж байгааг бол мэдээд байгаа шүү дээ. Одоо банкны аппликейшн ч юм уу те ингээл заавал нэг бэлэн мөнгө авч явахгүйгээр ингээл шийдээд байгаа. За тийм болохоор ингээл IT-ийн мэргэжлийг ингээл нэг дандаа нэг буруугаар хий ойлгоорой. За манайх бол хамгийн анх бол Монгол тойл гэдэг нэг аппликейшн гаргаж ирсэн. Тойл бичиг. Тэгээд тэрний дараагаар бол яг хүмүүсийн таньдаар за нэг UB Life гэдэг нэг вебсайтыг хийж ирсэн. Тэгээд одоо бол яг та гэдэг одоо ихэнх нь ингээл ашигладаг гэж магадгүй. M+ гэдэг нэг аппликейшн байгаа. Монголд одоо сэтгүүл, ном, аудионы подкаст ингээл агуулсан нэг аппликейшн байгаа. Тэгээд одоогийн манай ажиллаж байгаа төсөл бол World Class гэдэг хэвлэмэл сэтгүүлийг дижитал болгож хуургаад одоо дэлхийн алдартай ингээл сэтгүүлүүдийг ингээл тэрний дотроо оруулж байгаа. Тийм төсөл төр одоо ажиллаж байгаа. Программист болж төгсөөд одоо янз янзын одоо хэсэг рүү ингээд шилжиж болно. Ер нь бол нэг шат дараалтай байдаг л та. Тэгэл эхнийх нь болохоор ингээд junior developer те. Тэгэл тэрнээсээ developer болоод тэгэл senior программист developer болоод
тэрнээс цаашлаад бол ингээд технологи хариуцсан захирал ч юм уу тиймэрхүү болох боломжтой байгаа. За ажлын өдөр болохоор өглөө тэгэл 8 гэж босоод тэгэл хаа цагаанда идэл 8:30 гээл ингээл гэрээсээ гадаг байгаа. Тэгээд манай ажил болохоор 9-с эхэлдэг. Тэгэл 9-с эхэлдэг юм чинь тэгээд нэг 5 минутын өмнө бичих хэвээр. Тэгээд 9 цагаас нэгдүгээр өдөр манайх хуралдаад тэгээд ажилд авдаг байгаа. Тэгээд 9-с за нэг хүртэл ажиллаад 1-ээс 2-ын хооронд ингээл цааны цаг тэгээд 6 хүртэл дахиад энэ цаг ажиллаад тавдаг юм. Тэгээд манайд болохоор залуучууд ихтэй болохоор тэгэл зарим залуучууд очиж туслахтай асуусан юмд ингээл зөвлөж өгөх тийм хөө ажлууд бас хийдэг. Тэгээд Монголд болохоор ингээл Монголд хэлдэг ер нь бол дэлхийд ингээл программистуудын шаардлага хэрэг болоод байгаа. Аюу их дутагдаад байгаа. Тийм болохоор тэгээд энэ мэргэжлийг сонирхож үзэл ингээл судлаад үзэх юм бол зүгээр. Тэгээд энэ программист гэдэг бол ингээл нэг ганцхан ингээл мэргэжил ингээл ганцхан ингээл одоо юу ч юм юм те. Нэг юм хийгээд ингээд суудаг юм биш. Тэгэл дотроо бол аюу их салаалдаг юм байгаа. Зарим нь одоо аппликейшн хөгжүүлдэг, зарим нь ингээл вебсайт, бэкэнд хөгжүүлдэг гэдэг. Одоо сүүлийн үед бол ингээл дата аналист ингээл машин learning гэж айгүй гой юм ингээл гараад байгаа шүү дээ. Тийм болохоор айгүй олон дотор ингээл салаалцсан салбартай байгаа. Айгүй маш том салбар. Энэ мэргэжлийг сонгоход ер нь бол хамгийн одоо чухал зүйл бол ингээд сонирхол. Хэрвээ ингээд сонирхолтой байх юм бол энэ мэргэжил хэзээ ч ингээд юмшд гарахгүй тийм байдаг. Тэгээд мэдээж ингээд сонирхолтой байгаад тэ энэ мэргэжлийг сонгоод авсан бол хүүхдүүд энэ нь бол ингээд дан гац нэг юм ингээд хийгээд явна гэж ойлгох болохгүй. Энэ нь бол ингээд дотроо аюул олон салбартай тийм мэргэжил байгаа. Тэгээд тэр салбар болгоно ингээд нэг жоохон ойлголттой болоод ирэхлээр тэр хүүхдүүд маань өөрсдөө ингээд цаашдаа юу хийх үү, яг ямар сонирхолтой яг юу барьж аваад ингээд цаашдаа явах уу гэдгийг өөрсдөө баг шийдэж явцдаг. Тийм байх. Одоо бол хүн болгон ингээд гар утастай интернеттэй болсон юм чинь. Одоо бүгдээрээ бол YouTube-ийг мэдж байгаа шүү дээ, тийм. YouTube дээр янз янзын ингээл зөвлөгөө тийм мэргэжлийн талаар ингээл сонирхолтой юмнууд аягүй байгаа. Энэ гол ингээл зөв keyboard-тай ингээл хайж үзэл ингээл хаагаад одоо орж үзэх хэрэгтэй байна л да. За мэргэжил сонгоход хамгийн чухал зүйл юу вэ гэхээр хамгийн чухал нь болохоор ингээл түрүүний ярьсанчтай тэгэл хүсэл сонирхол байх хэрэгтэй тухайн мэргэжилтэй. Тэгээд зөвхөн нэг мэргэжилтээр ингээл нэг бусад мэргэжлүүд яг юу хийдэг гэдгийг ингээл эхлээд харчих хэрэгтэй. Тэгээд ерөөсөө ингээл мэдгүй зүйлээс нь болоод те. Ерөөсөө мэдгүй зүйл ингээл үгүйсгдэг ч юм уу те тийм байдаг учраас эхлээд тухайн мэргэжлүүд ингээл юу хийдэг яадаг ерөнхий нэг ойлголттой байж хэрэгтэй байна.